1970-ад оны үед Баянхонгор аймгийн Баазган суманд нэгэн малчин айл байлаа. Эхнэр нь хідэн хүүхэд төрүүлсэн боловч нэгэн ч хүн болж чадалгүй нь ялхтан эндчээ. Тэгээд дахин нэг хүүхэд олж тэр хүүхдийн хүн болох гэж нэг мэрэгэн өвгөнд хадаг мөнгө барьж хүүхдийн тогтоож өгөхийг гуйж гин. Өвг нь төлөг тавьж үзээд нэг зангаа тарниндж өөний хүүхдийн төрхөр хүзүүнд нь зүүж өг. Хэрхэвч салгаж болохгүй гэжээ. Тэгээд тэр хоёр хүүхдийн гармаг зөвгний өгсөн зангааг зүүж өгөөд ердөө ч авдаггүй байж. Хүүхэд нь мэнд сайн өсөж 4-5 нас хүрчээ. Тэгж байтал хүүхэд нь жаахан ханаад хүрч. Аав нь хүүхдийн аваад аймгийн төвд очиж эмчит үзүүлэх болж гин. Хүүхэд зангаатай байх нь эвгүй байх гэж бодоод зангааг нь авч өвөртлөөд хүүхдийн эмчит үзүүлжээ. Эмч эм там бичиж өгч тэр хүн хүүхдийн авч гараад эмийн санд очиж им аваад шуудангийн машин Баазган сум явах гэж байхаар нь түүнд сууж гин. Тэгээд нэлээн олон хүн дэвшин дээр нь суулгасан шуудангийн машин Баазган сум чиглэн хөдөлж гин. Бартаагүй газар шулуун сайхан замаар явж байж. Тэр машин дээр энэ түүхийг яригч баасан жав сууж явсан гэдэг. Машин дээр сууж явсан хүмүүс айсан байдалтай гэдрийг хараад байхаар нь баасан жав бас хойшин хартал машины араас тал биетээ сэгсгэр өстэй хүн шиг нэг муухай амтан хөөж яваа харагдаж гин. Суусан хүмүүсийн дотроос ном мэддэг нь ном уншиж, мэддэггүй нь хоёр гараараа нүүр нүдэн таглаад сууж байж. Тэр муухай амтан машины араас цорын гарч ирээд баасан жавыг харсаар байтал өнөөх 5 настай хүүг шүүрэн авч доош хайчээ. Тэгээд тэр амтан алга болов гин. Машин дээр хүмүүс бууж үзтэл хүүхэд бяцарч өгсөн байв. Сүүлд нь цагтаа ирж байцааж үзээд жолоочийг буруутхан шийтгэх болов. Машинаа донслохож хүүхэд нь унгаж өхүүлсэн гэж жолоочийг яллав. Хэд хэдэн хүн машин донслохоогүй гэрчлэв. Хэдэн хүн бас муухай амтан авирч ирээд хүүхдийг авч идсэн гэв. Шүүхийн дарга нар та нар битгий маш шашин шүтлгэрэн ардыг мунхруул гэж тэднийг зандраад тэдний мэдүүлгийг огт хайхарсангүй. Хөөгийн эцэг сүлд хүнд би хөөгийн эмнэлэгт үзүүлэхдээ боловсон ёсны нийцэхгүй гэж зангааг нь авч өөртөлсөн. Дараа нь машин цуухтаа зүүхийг мартжээ. Миний хүү зангаагүй явсан учраас хорлогдсон гэж харамсан ярьж байсныг баасан жав сонссон гэдэг.